За хай влог. Хоёр шинжэнгөө таксаар агаад одоо Германаар дайраад, Швейцараар дайраад, Австраар дайраад одоо Италид ороод ирсэн байна. Тэгээд авахад уусан чинь цэнцээ айгуу гоё. Цастай уул хар. За ингээд Швейцарынхаа уулархаа газруудаар одоо 26 онд ийм цастай мөх цастай уул руу гарыг гэсэн зорилго тавьд юм билүү гэж бодлоо. Чадах болоо. Хөх айгу өндөр дээр гараад ирчих. Вау. Nice. Тэгэл энэ уулнуудаа цоолол түнэл гаргаал зам мам айгу гоё. Швейцар улс ер нь гоё шүү. Цэвэрхэн. Тэр уулны хажуугаар сая явсан шүү дээ. Би дээр нэг Итали дээрч явахдаа 10 сард Итали явахдаа ийм Швейцарын дээгүүр явсан бахад ийм цастай юм шиг уулнууд та нарт би зургийг харуулнаа. Ийм уулнууд айгүй Монгол улсаас ирсэн чинь бол байсан байхгүй. За би нэг иймэрхүү сая машин дотор нүрээ будсан. Байхгүй тэр шүү дээ. Гоё нөө. Амар том бол. Итали стайлиш юм шүү. Юуны шугамар явсан бэ гэхлээр ер нь бол ажлын шугамар явсан юм аа. За одоо хоёр дахь газараас юм авах гээд ирсэн байна. Италид идэх хэцтүүд байна. Тэгээд жижигэн тосхон Италийн бит хоёрын авсан юмнууд. Аяар халтар цонхтой. Нэг 3 юм өндөр барилга байна. Миланда ороод ирсэн. Тэр одоо юу юм бэ? Сая ийшээ яваад машина парклчлалын нэг бодол яваад буух юм. Мотоциклны зогсоол дээр тавьсан одоо яах юм бэ? Гайг хаяшаа нэг 10 минут яваад буцаж ирэхэд 10 минут 20 минут тэгээд зураг хүргээ авахгүйлаад нэг 10-20 минутын зарцуулаад 30 минутын дараа ирэхэд гайг хүлхтэй. За Миланы алдарт цамхаг дээр ирлээ. Christmas market энэ төр байхгүй мó? Энэ ингээд Миланы Christmas market юм бэ? Иймэрхүү. Энэ Christmas market нь бол манай Чехийн Christmas market-аас үнэм яална. Хөрөгчний наалт бол авна. Нэрдэ хөргөн цөмөхөн энэ төр байна. Хямнууд байна. Christmas market нь ер нь иймэрхүү юмнууд гард юм байна. Чимэглэл гэж шал үлэн юм байна гэхгүй. Муухагаар хэлэхэд бол. За Christmas market-аас нь ийм нарийн бов тэгэхээр шидлээ. Энэ бол 6 евро гэж байна. Thank you. Яа сая энийг хараад амарч очлоо шүү дээ. Энийг ингэж хүүхдүүд хийсэн юм шүү дээ. Хүүхдүүд хийсэн юм шүү. Яа гэмэд юм шиг. Вау, энийг хартаа. Тэр юу вэ? Шувуу дотор ингэ бахан амжиж юм байна шүү дээ. 25 евро гинэ. Лээд мөсөн. Нүднүүдийг хартаа 48 евро гэж байна. Энэ 20 евро гэж байна. Үүнээсээ хүнд бэлгэнд үйлстэй гоё юм байна. Би нарийн бомнуудаас айгүйх зарт юм байна.
яа одоо буцах замдаа бас энийг ийшээ Милан жавхтаа туусаа буцахтаас төлж байна замын дотор. Ийм бит. Тэнгээс цаашаа буцаж байна. Ингээд болж байна. Картаар тэрсгээр тийшэр эсгээр манаас өмнөд орж иртээ одоо хэрэг төлнө. Хонголчтой. Нэг амар сонио түнэлээд. Энэ орд ингээ уулан дээгүр байшин байна. Ишнэ юу ажиллах юм бол замын татвар төлнө. Дээрээс нь хурдны замын бичиг авна. Швейцар руу ороход ядаргаат нас. За пас контрол гэсэн чинь ачаа бараа шалгаж байна. Юу вэ гэхлээр ачаа юу байна? Ариг тамхи байна уу гэж асуусан. Тэгснэ байхгүй гэсэн чинь ард чи юугаа харна гэдэг. Одоо ингэж ер нь бол том ачаатай юмнуудыг бол дандаа зогсоод юм байна. Тэгээд баахан нөгөө санал очицсан явж исэн тэрийг баримтыг нь харъя гинэ. Паспорт бичиг баримт. Италиас гараагүй л. Түрний замаар явсан бол одоо Италиас гарсан уу? Тий, Италиас гарсан Швейцараас тийш нэрээ тэгээ Швейцар руу орчих жоохсон шин. Түрүүн пас контрол юм гэдсэн чинь. Пас контрол биш бараа ачаа бараа шалгасан. Тэгээд хурдны замын бичиг аваад гарч юм баг гэж бодсон чинь хурдны замын бичиг аваад гарах гэсэн чинь бөө болоод бөөм жоохтэй. 15 евро. Grazie e buon viaggio. 15 евро. 15. Хасах 2 градус нү? 3 болцсон уу? Австрал ороод ирсэн. Нэг колонк дээр 50 короноор 2 еврогоор бензин хийчлээ. Австралд ороод ирсэн байна. Хөрчний наалтнууд шүү дээ. Хэдий хөрчний наалтсан 6 евро ч гэж. Амар үнэтэй юм байна. Тирол гэдэг тасганы юу юм бат байна. Хойлон хаштатаас юу авч илүү? Хөрчний наалт авчлаа. Энэ ясаа хөрхий. За энэ чинээс нэг кофе авч уух уу? Эсвэл шиж явах явж унтах уу? Энэ кофег авсан чинь ийм юм ирд юм бэ нөө. Чухал гэдэг юм. Би нэг уух юм болоо халуух юм. 4 евро. Ингээд 6 евро. Баярлалаа.